За өдрийн мэнд. За бид хоёр ээлж нэвтрүүлгээ хийх гээд нөгөө нэг үндэсний төв номын сангийнхаа юуны өдөр тутмын сонингууд хадгалдаг энэ архив дээр ирсэн байна. За бид хоёрын хамтран ажиллагчаар радиатор центр. За гадаа 2026 үргэлжилж байна. 2026 оны 2 сарын хүүтэн өдрөд үргэлжилсээр байна. За бид хоёр одоо 90 хэдэн онд очсон сууж байна. За 93 оны эдтэй ингээд бүжгинжээдэг үе. Нийгэм бүжгинжээсэн үе ил товчоо юм байна. 93 оны ил товчоо. Он сар нь энд байна. 93 оны 8 сарын 20 гинэ. 8 сарын 21. За энэ дэр би яагаад сонгож авсан гэх юм бол тэр үед л яг анх ийм цэнгийн газар стриптиз клубүүд анх л үүсгэлэн тавигдчихсэн үе юм байна. За Тэгээ энэ үеэс яалаа. Тэгээ варитиг мэдэн штэ. Тийм штэ. Тий. Тэгээ варитигийн тухайн ч өгүүлсэн байт. За. Монголын шөнийн цэнгийн газар гэдэг. Тэгэхээр чи 93 он гэдэг чинь бас ч гэж одоо 3 жил 4 жил болцсон тий. Тэгээ болцсон байсан ч гэсэн бас ингээд тэр хүлээж авах нь үнэхээр бас содон байсан баг тий. Арай болоогүйсэн байдаг тий. Варити чуулган товлолт бүтэн 2 цагаас үргэлжлэх агаад энэ зур зөвхөн нэг бүсгүй нүцгэлэн бус хэдэн ундагны дарвчтай. За тайстай гарч хуучин дуу өсгөж эхлэх хэмнэл таархан аяыг даган дуулах дуучдын дундуур алиалагчид тойрон бүжиглэх бөгөөд дуучдын цэнгийн газар дуулахааргүй хөгшин байв. Тэгвэл энэ бүхэн бол Монголын үдшийн уламжилт наадам зингэнээс эрс өөргөлтэй гэдэг. За. Тий. Социализмын үед Төв Азийн энэ орны үзэгчид сонгодог бүжиг, дуурийн жүжиг хэдэн 10 жилийн турш нүд таашаадаг болсон юм гинэ. Тэгтэл одоо яг ийм юм үзээ явж байна. Ийм үзээ явж байна гэдэг. Тэгээ ундагны дарвчтай гэж. За ингэж нүцгэлсэн бүсгүүдээр тусах гэрлийг зориуд бүдгэрүүлдэгч бүсгүй хэн нэгэн хүний өвөр дээр очин суудаггүй зэргийг донид үүнийгэн жишээ болгон ярьж байлаа. Энд нүцгэлэх тоглолтыг анх удаа үзүүлж байгаа боловч хоёул сэрлийн сэдвийг шохоорхох хандлага нэмэгдэж байгаагийн нэг жишээ варите чуулган тоглолтоос харагдаж байна. Өрөндийн болон Японы сэтгүүлүүдээс хуралбарлсан гэрэл зураг бүхий халуун хүнжил үжи мэд гих мэт нэртэй хоёул тачаалын сонин хэвлэл гарч тэдгэрийг гудамжинд үе түмээр нь худалдаалах болж эдгээр сониныг Овсгоо Самбатай цэргийн дарганаар санаачилсан сурагтай. Бүр тий байгаа. Тий сайдан байгаа. Тий тэгээд мэдгүй чинь одоо 93 он гэхэд чинь би чинь бас ихнэр мөхтөртэй болцсон. Тийм ээ. Андерсон гэдэг нэг бас ингээд гайгүй тогтцсон тийм байсан. Тэгээд иймнээс арай хол байсан л та. Тэгээд айгүй тэгэж энэ варитигийн талаар бол айгүй их ярьдаг байсан. Тийм үү. Тий, варите дээр очиж ингэж яалаа. Тэглээ ер нь одоо нэг үгээр хэлэх юм бол нэг зарим нэг ямар нэгэн газар чинь нэг ороход нэг модны газар бол тийм шүү дээ. Тэгдэг тий. Хэсэгтэй. Тий, одоо бол тренд гэж байгаа шүү дээ. Тий, яг нэг тренд болж. Тэр үеийн тренд болж байсан газар яалтчгүй варите байхгүй юу? Тий. За. Их сонирхолтой юмуд байгаа юм. Тэгээд энэ юу штэ. Ил товчоогод. Тий. Ил товчоо чинь Монцомын агентлагийн хэвлэл. За. Тий. Тэгэхээр чинь энэ уг нь улсын тий штэ. Юу байхгүй юу? Тий. Улсын сонирн байхгүй юу? Гэтэ нэр ингээд үг сонголт Монголд нь хоёул тачаалын сонин мань нэр аюу тийм сонин үг сонголтуудтай тий. Яг тэр хуучны юу байгаа үстэй. Тийм байна. Хоёул тачаалын. Одоо нэг жоохон нэг юм дургуутсан тийм ээ. Тий. Нэг жоохон нэг нэгдүцсэн гэдэг тий аюу өөрхөд бичээд байгаа үстэй тий. За, варитеч нэрээ ер нь баруудаараа алдартай тий. Миний үед хамгийн алдартай варите бас л топ 10 гэдэг гоё хамгийн том гоё клуб байсан.
топ 10 гэдэг. Оо зөө. Тийм ингээ орохыг мөрөөддөг тийм. Оо тийм үү. Тийм ингээ нөгөө айгаад ингээ нөгөө мөнгө авахгүй оюутнууд тийм топ 10 руу орч чадахгүй ормоор байдаг. Тийм оны үе 2000 3-4 оны үе шүү дээ. Тийм топ 10 хамгийн лаг одоо клуб. тэгэл 2003 4 он гэдэг чинь 2000 оны сэтгүүл битгүү сонирн мөн байна л да. Сайхных юм шиг. Харин сайхных юм шиг санагдаад ч тийм. Тэгтэл 20 жил өнгөрсөн байгаа. Бас л харин тийм. 20 жил гэж чинь бас хугацаа байхгүй юу? Тийм харин тийм. Тэгээ 20 жил гэдэг чинь бас л хугацаа шүү. Тийм. Ялангуяа сүүлийн одоо энэ сүүлийн нэр 90 оноос хойших энэ цаг үе Монголын хувьд бол айгүй хурдан юмнууд нөөцлөгдөж байгаа гинэ. Тий. Бараг 90-с 2026 он 36 жил 1921-ээс одоо 90 он хүртэлх бараг 70 жилээс ч одоо илүү хурдтай амар олон юм өөрчлөгдсөн. Тий. Тэгэхээр 70-80 жил бол бараг өөрчлөлт нь баг. Айгүй удаан тогтмол байсан гэж үздэг юм билээ шүү дээ. Тий, одоо энэ дээр энэ хараа бөмбөрцөг гэдэг энэ олон улсын мэдээ гардаг юм болон байгаа юм. За. Бөмбөрцөг гэдэг. Энэ дээр хятадд хэн их мөнгөтэй вэ гэсэн ийм мэдл гарсан байгаа байхгүй юу? За. Тий. Одоо ингэж байгаа. Ингэж хараа Хятадын улсын төлөвлөгөөний комисс гаргасан мэдээнээс үзвэл 90 онд Хятадын их хотын оршин суугчдын дундаж орлого 1300 юан. За. 1300 юан гэдэг нь чи сарих гэж бодож байна уу? Жилийнх. Хятад үнэхээр мяа байсан. Тий. Тосхны оршин суугчдын дунджаар 630 юан байв. Жилийнх нь орлого шүү. 100. Тэгээ энэ үзүүлэлтийг 78 оныхтай харьцуулбал тус бүр 4.3 4.7 дахин нэмэгдэж өөрчлөлт байгуулалтын үед Хятадын ард түмний олоо ихссэн харагдана. Хятадын хөгжлийн чиг шугамар 2000 он хүртэл баяжин хөгжих бодлогыг үргэлжлүүлэх юмаа гэж байна. Одоор дэлгэх олон баяжих алхам дөнгөж хийж эхлээд байхад цөөн бүлэг хүн хэдийнэ баяжчихад тэрч бүхэл бүр хэд баяжчихсан. Тэгээд бүр урьдчилан орчин үеч чадсан байна. Хятадын тобор тэлийн мэдээллээс үсгэд орлого ихтэй давхархаад заяа дор хүмүүс орно гэж байна. За. Тэгэхээр түрээслэн зээлдэгчд. За. Жилийн дундаж орлого нь 8000 орчим юан. Тий. 8000 орчим юан. Одоо бол эн чинь сарын цалин чөрөхгүй шүү дээ, тий. Гадаадтай хамтарсан үйлдвэрийн ажилчид жилийн дундаж орлого нь 7000 орчим юан. За тэр үеийг одоо мөнгө сайн олдог хүмүүс. Тийм бай. Хүсний тэрэгний такси жолоочдоор 5000 орчим юан. Хувийн аж ахуйтан 4500, жүжигчид 4000. Тий. Хятадын албан хаагчдын жилийн дундаж цалин ойролцоогоор тэгэхэд 2057 юан байсан гинэ. Тэгэхээр юм амар ингээд ер нь баг Хятад манай хоёр баг нэг гараанаас гарсан юм шүү. Яг эдийн засгийн хувьд бол. Эдийн засгийн хувьд доо. Тий, эдийн засгийн хувьд би баг нэг гараанаас гарсан юм уу гэж бодож шүү. Тий, тэгэхээр яг нэг Хятад баацтай байсан л ба. Суурь нь уу? Тий, суурь байсан л да. Яалтчгүй тэр том юу гөрөн чинь манайхтай зөвлөж болохгүй л дээ. Тий, амар хүч байсан л да. Тий. Хятадууд чинь тэр үед л монголчуудад орсуудаас дутахгүйгээд тийм ээ нөлөөнд авч үлдэхийн тулд энэ 50,000 тул тэр юунаас чинь болж орсууд бүр илүү тусламж үзүүлсэн шүү дээ. Тэгээд энэ хоёрын тэр үед бидэрт аягүй тийм ээлтэй үе байсан юм шиг санагддаг. Ээлтэй чи явах үедээ зүгээр. Тэрийг нөрж өгөн гут нь орсон тэр нөгөөдг нь ярьж байгаа лөө. Тийм зүг бол надад санагддаг юм тий. Юун дээр юу юм бэ л штэ. 80-ад оны хамгийн одоо бүүм болсон Азийн 80-ад оны сүүл үеийн хамгийн бүүм болсон аялагчид гэсэн чинь Японууд байл шүү дээ. 80-ад он. 80-ад оны сүүл 90-ад он. Одоо тэр үеийн Японууд айгүйх мөнгө цацдаг аялдаг байсан. Тэгэнгუутаа 2000-ад онд Солонгосууд бүүм болж баяжиж баах аялаад тэгээд 2010-ад онд одоо Хятадууд мөнгөтэй болсон Хятадууд. Тэг яг ингэж явж байна гэсэн шүү дээ. Тий. Бүр нэг тэр хуучны тэр Орсын сэтгүүлүүд дээр тэр нэг Америкийн худалдагчид нар Японы одоо яаж жуулчдад аягүй дургу бүх юм хамаад гарчдаг байсан. Америкт очихоор бүх юм хямдхан санагддаг байсан. Японуудад. За. Тэгээл ч баах юм хамаад. Тэгээл ч бүх юм хамаа гараад явчихдаг байсан тийм. Тэр тэгвэл тэгэл угаасаа л нэг юм жоохон дутуу хуцуу байсны л юу юм биш үү тий. Бас тэгэж ярьж байсан хоёр Америк хөгшин эмгэн өвөө хоёр ярьж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь Хятадын бараанд одоо биш Японы бараанд одоо хүртэл итгэдэг. За нөгөө 50-ад оны нөгөө хямдхан чанаргүй бараа. 50-ад оны чанаргүй бараа гэж л боддог. Наад чи Япон бараа хог. Одоо нөгөө бид нар нэг Хятад бараа хог гэд
Тий. Булгаа яриад шүү дээ. Тий. Яг тэрэн шиг хүлээж авдаг байсан. Тэгэд тэр Японууд чинь бас нэг тийм юу реформ хийгээ. За одоо манайх одоо энэ нэгэ зогсоо юу. Одоо Японы бараа чанартай болох хэрэгтэй гэх. Одоо хятадтай юм гэдэг шүү дээ. Харин тэгж जैन тий. Яг л ингээл хөгжлийн зам ингээл ардаас нь ордгийм шиг байгаа. Харин тэгж ах шиг байна тий. Тий. За Энэ юун дээр энэ Нью-Йорк Таймс-ын мэдээ байгаа байхгүй юу? за Хятад сайтны 5 шинж гэж байгаа. за Тэгэхээр яг энэ 90 хэдэн он гараад Хятад баяжаад одоо ихэвчлэн заяа. Тэгээд энэ бол яг их газрын хятадуудыг яриаггүй юм шиг байгаа. за Гонконг одоо юу байдгийг те. тий интернэтэд нэлттэй байсан. Тий. Тэгээд ер нь баяжаад ороод ирсэн. Тэгээд ингэж 5 шинж. За олширсуур байгаа хятадын сайтууд нийгэмд байр сууриа алдахгүй явхад заяа. За Mercedes-Benz хийцэн тэрэг. за Зөөврийн ярддаг утас. одоо бид нар гаргуулсан тий. Тэр супер байсан. Супер байсан тий. 93 онд ярьж шүү. Тийм ээ. За Радо юм уу? Rolex хийцэн алтан цаг. Яа за За тэгэд зохих таних тэмдэг хадаастай өрөндийн гой костюм би тэгэд гой костюм би хамгаалагч энэ 5 хэрэгтэй гинэ гэж. яа Ийм ээж чи үлэн зөвшөөрөгдөн. Ерөөсөө л 90-ад он Орос, Монгол, Хятад бол бүгд яг ижилхэн байсан юм. Яг ижилхэн. Тэ. Юун дээр хин дээр чинь яг юм гарцсан. Бригада дээр чинь нөгөө Саша Белов чинь яг радио цаг зүүцсэн байдаг. Нөгөө машинтайгаа дэлбэрдэг ч явж байгаа. Тий. Тэгсэн чинь ингээд цаг нь ингээд эргээдсэн чинь радио цаг зүүч. Энэ цаг яагаад байгаа гэж чи космос нь урд нь суудсан тий. Би ч юм их орны цаг зүүг гэж хэлээцтэй. Тэгээ бензтэй. Бензинд суугаад радио цаг зүгээ тэгээ би хамгаалагчтай. Бензис нэсгэл дабл юу BMW байсан. Бензис байдаг. Яг тэр дэлбэрдэг дээр. Тий. Тэгч бензтэй өөрсөндөө суугаад орсоо тэр бүүмер гэж тэр одоо нэг BMW-г. Нэрээ та нэг гэж л тий. Тий, чорны бүүмер гэдэг чинь тэр BMW байхгүй юу? За. Тий, харин тий. Тэгэнгүүт яг бригадад дээр чинь зүгээр ингээд харж тий. Тэгээд чи ийм утастай. Тэгээ бенз ундаг. Дандаа бензтэй Саша Белов гол хүмүүсэн суудаг. Бэмбэ тэнүүд нь бол нөгөө юу хамгаалагч нар нь хойно урдаа яадаг. Тий. Тэгэнгүүт чи 90-ад оны одоо ингээд хамгийн лаг л хүн. Тий, тэгээ яг ийм радио гэдэг алтан цаг зүүцсэн байдаг шүү дээ. Тэр яг 90-ад оны босс одоо өөрийгөө амжилттай сайн яваа гэж харуулж байгаа. Хүмүүс бол тий бенз. Тэгээ одоо бенз барах хэрэгтэйгүй шүү дээ. Тэгээ тэр үе чинь Бухвен згээд бүр нэг юм 600 гээд нэг юм бандайсаа хардаг гарч ирээ тий. Тэгээ Монгол төртөл ороод ирсэн Бухвен зэ. Тий. Тэгээд юу 90-ад оны юун дээр ингээд одоо ингээд Оросууд бас ингээд тэр нэг шоолоод идэв шүү дээ. Малиноё пижаки гээд. За. Тий нэг улаан тий. Бүгд л нэг юм улаан пижак. Тэрний өөрийгөө лаг болгох ч юм уу тий. Яа. Улаан пижак. Заавал улаан пижак. Улаан пижак. Тий. Заавал улаан пижак. Тий. Яагаад тэр улаан пижак тийм гоё харагддаг байсан юм бэ? Тэр үед надад ч гэсэн тэр яг үндэ ихээр гоё л харагддаг байсан. Үгүй тийм л багт тий. Тий. Харин тий. Яг тэр бригад дээр гардаг харин улаан пижактай нөгөө бизнесмен улаан пижактай. Тий. Үгүй амар содон нэрэл үнэхээр лаг амжилттай содон бизнесмен хүн юм билүү мэдэхгүй шүү дээ. Тий. Би нэг одоо ингээл утас одоо ингээл юу муу гэж яасан. Тэгэд нэг их ойрын их бас нэлээ ингээд хөлжсөн хүн байдаг байхгүй юу надад. Тэгээд би тэрнээс яг зүгээр ингээд ховчлоод би асуулаа те. Гүг чи ингээд өөрийн ухаантай хүн те. Яагаад чи энэ утсыг дугаарыг те ийм үнээр удаж аваад. Тэгээд ийм юм заавал ингээд тэгээд одоо чи ингээд заавал бүр одоо те өөрөө ингээд би бол ингээд чамайг хараад ингээд хаах чинь гэдгсэн чинь найзаа яг ийм гэдэг. Яг гэх юм бол утас энэ бол шаардлага. Энэ бол зүгээр шаардлага. Тий би чамирхаад байгаа юм биш. Би энэ шаардлага шүү дээ. Зүгээр шаардлага болчиход байна. Яг гэх юм бол тий цаадуулан тэгж хүлээж аваад. Харин тийм гэсэн. Тэр ингээд залгуул ингээд 90-11 байвал авдیں۔ Гэсэн шүү дээ. Тэгээ аваад ярьдаг. Тэгэхгүй танихгүй дугаар муугаар л авдаг. Чи би тэр дугаараа авахчгүй шүү дээ. Шууд салгаад байчих. Тэгээ тавсаад одоо бол тоохгүй дээ шүү дээ. Энэ дөртөө юу ярих вэ гээл. Тий. Тэгээд онж ирсэн машин бас аягүй чухал. Тэгээд энэ болгон тэгэхээр нөгөө хүмүүст харьцахын тулд одоо нэг зэданд байж ярьцах гэдэг шүү дээ. Тэгж дээ. Тэгэхгүй бол ингэж харсчих гээд байдаг. Тэгээ хин ч мэдээж ингэж харуулж
тэ харьцуул тэр чинь гоё юм биш шүү дээ. Хятад яг Оростойгоо ижлэхэн л түг яг ингээл гангараал те бензунаал радо зүгэл ингээл те Алекс тэгэл бас монголчууд нь яг энэ нэг хулаал ороод ирсэн. Яалтчгүй л тий. Нэг хэсэг тэр 90-ад оны үед тийм юм жоохон махлаг залуучууд бол ер нь их нүдэнд айгу юу харагддаг байсан шүү. Тийм шүү дээ. Тий харин тий. Айгу сан би тэр үед нь айгу туранхай даардаг. Тэгээд одоо туранхай нь баян хүмүүс мөнгөтэй амьд арчаад байгаа хүмүүс нь туранхай болоод ирсэн чинь би дараглаад юм. Ингэж хоригж байгааз яа хүгүй. Та одоогийнхороо 90 онд яг ингэ сууж исэн бол ёо. Ер нь айгу болтой. Бас л хүмүүс ер нь байр залднаа. Нэгс чи яг тэр үед би туранхай болт байдгийг. Таргаж өгөхгүй. Тэгээд юуны нөгөө үн цэн ингээд солигдол ирэхин алдаад өстой. Тий. Ёо үтгэхгүй. За энэ хараа ингэж хурмын үн цэн гэдэг энэ Москва. За. Тий. Тэгэхээр Москва бол өөр амар үнэтэй газар. Тийм гэсэн тийм. Хотуудын нэг шүү дээ. Ер нь өстой бузрын үнэтэй хотуудын нэгэнд ордог тийм ээ. Тий. Энд гэж одоо эндхийн бид нар одоо ингээ ханшийн хэлээд бидэрт бол юу ч энэ бол өгүүлэхгүй. За. Бид нар тэр хичнээн юу те рубль тэр үеийн те ямар байсныг бид нар сайн мэдэхгүй те. Гэхдээ энд бол их л гайхаж л их л тийм ээ. За. Их л те ийм л үнэтэй байна гэж бичиж байгаа байхгүй юу. За. Москва гэрлэх ёслолын ордонд очиж үрдгүүлэхэд 15 рубль төлнө. За. Хөгжмийн дуургаж ёслоо, хөгжим дуургаж ёслоо аятайхан болохыг бол 2500 рубль өгнө. За. Гэрэл зурагчийн авьяа гэвэл 8000 рубль. Гадаадын Линкольн, Мерседес мэтийн машин хэрэглэхэд 1 цагт $30 гэнэ. Тэгэхээр тэр үе одоо бол $30 болж шүү дээ. Тийм шүү дээ. Тийм ээ. Тэр үед $30 тэгэхээр ямар зэнтэй байж юу? Тийм 93 он шүү дээ. За Волга 31 машиныг 4 цаг хэрэглэхэд 27,840 рубль. За 4 цагаас доош хугацаагаар авъя гэвэл зөвшөөрдөггүй. Тус төлнө. Одоо сүмд очиж ёслоё гэвэл 3000 рубль юм уу түүнээс ихийг барина гэн. Сүмд очихд сүмд гээд өргөлөж байгаа юм уу? Тэ өргөлөөс. Тэгэхгүй би чамаг 100 ёслохгүй. Яа. Бас аймар бас тэ. Бэр гэдэг тамхинд орохдоо цагаан даашин авахд 3-аас 45,000 рубль. Цагаан малгай өмсөхөд 6,000 рубль төлнө. Бүрх малгай дан торцог маягийн малгай тавихад 1000 рубль. Өөрөөсөө давуу өгөөд хурмын даашин жаргуулахад 20-оос 25,000 рубль юм байна. Цагаан шахаа өмсөхөд одоо төфөл юм байна л да. 20-оос 35,000 рубль өгөх ёстой. Москвад хурмын урт цагаан даашинцыг төр өмсөд буцаахад одоо нэг юу прокат л прокат 1500 рубль хоногт. За. Тэгээд дараа орон хувцас хэрэглэхэд бас тийм хэмжээний мөнгө орно. Харин хөргөн хүүгийн хувцас төр хэрэглүүлэх газар Москвад ерөөсөө байхгүй ажээ. Мегаполис экспресс гэдэг юм дээр. Тэгэхээр юуны үн цэнтэй юу 93 он бол одооныхтой бол зөрчлөхгүй байсан юм л да. Тийм. Тэр сайтны 5 шинж гэдэг бол одоо энэ нүдэнд шууд харагдчих. Тийм байна. Тэгээ би бол нөгөө бригада кино үзэж байгаа шиг харагдчих шууд. Тий, яг ингээл яг л гэлцээ. Тий. Юун дээр энэ Москвагийн гэрлэх ордон гэснээс нэр яг 91 онд манай гэрлэх ёслол ордон дээр хүмүүс гэрлэж исэн байна. Тэгвэл муудсан ч улс юм чи гэрэлцлээ байлгүй тий. Гэрэлсэн. Тэг гэрэлжил байсан байлгүй тий. Жигшнээ яагаад ч бас ч гэж ингээд нөгөө ямар ч улс ч өөрийн гэсэн баячуудтай өөрийн гэсэн ядуучуудтай юм чинь. Тий хүмүүс гэрэлжил байсан байлгүй. Нэг хэсэг нөгөө арихгүй хөрөм гэдэг. Авчихсан. Тэгсэн тий. Бас нэг хатгаарсан шүү. Тий нэг 10-ад он ш тэр чи яг. Тийм ба. Яг намайг хором хийж явах үе шүү. Айгуу сонин. Тий чамд азтай юм биш шүү. Чамд азтай биш шүү. Манай хаамаа бол амар игүүцэж байгаа. Ямар утгагүй юм бэ? Уух хэсэг нь өөрсдийнх нь сонголт. Тий шүү. Тий. Сүүлд нэг аавгаа босч. Манай аав чи амар ирүүлээр ярьж байгаа юм чи. Мал бол ингээд одоо өөрөө мэдэхгүй учраас малыг хашд юм тэр чинь тий болно болохгүйгээ мэдэхгүй. Хүн чинь ухаантай шүү дээ. Өөрийгөө хийчих уухгүй байж болдгоо юм уу? Тий. Тэгээ би нэг арихгүй хором хийнэ гэдэл хэрэн дээр арих тавихгүй гэжсэн чинь. За. Нэр нэг тэгсэн шүү дээ тий. Тэгсэн. Чом арих болстой нэг л бүхэл муу муха бозарвуулаа гэдэл. Арихгүй хоромын ямар гоё юу гэдэл.
Тэгээ цагаан сараар битэн арх барьж золгоороо битэн ширээн дээр арх тавиараач гэх шиг. Тий. Одоо ингээл одоо нэг оршуулгын ёслол хүртэл айгүй өөрчлөгдсөн шүү дээ. Би анхныхаа тийм үхэл хагцлыг зүгээр багасаа нэг хамаатан содонгуудаас эхлээл тэгээ эмээгийн эгч нар ингээл нас бараад үдчихэж байгаа юм. Хамгийн анхны оршуулга 74 онд би үз 74 дөрөв оршуулга ямар гэдэг ингээд жоо санаад байгаа байхгүй. Тий. Тэгэхэд тэр одоо тэр 9 эрдэнэ билүү нэг юунд хайрцагт нээж явуулсан. За тийм. Тэрүүнийг олох гэж 80 юм бол гэсэн. Тийм шүү дээ. Олдохгүй орлуулна. Тий, орлуулна шүү дээ. Тэгээд хаанаас орлуулах вэ? Яах вэ? Ингэж болох уу, тэгэх болов гэж дуудана тий. Ер нь хэцүү дээ. Тэгээд бүх юмыг өөрснөө бэлтгэх нь. Тий. Хэцүү. Тэгээд гэр хороолт моролт байх юм бол гадаа нь хүн урч ирдэг нэг юу чулуугийн зохиж өгөн. Тэгдэг багт кино дээр л хийж гараад. Тийм биш. Тэгээд зүгээр орж ирсэн хүмүүс аюу тийм хүндэтгэлтэй ханддаг байсан. Ингээд яг нэг одоо ингээд улаан цай инээж барихгүй. Тэгтэл одооны оршуулган дээр би очиж үзсэн. Ер нь нэг тийм тогоо үлдсэн. Хондоо инээлтэл юмэрэл ингээл инээгээл хөө өгшөө юу байна гэл тэр үт юм байгаагүй шүү дээ. Тэгэхээр энэ хүртэл тэр тий хүмүүсийн тий өөрчлөгдөж байна тий. Тэр үхэл хандах хандлага оршуулах ёслолд хандах хандлага хүртэл ингээд өөрчлөгдөж байгаа. Би яг нүдэн дээр ингээд хараад байгаа байхгүй. Хуучин бол ингэдэг байсан. Одоо бол энэ нормалны болцсон юм байна. Тийм ээ. Тийм юм шүү гоо нэрээ. Манай нэг хамаатан ингээд хөгжим тавьчихсан байсан. Тийм тэр чинь 80 хэдэн нөө яг нөө юу лээ өнөр бүл киног хийж их үед. За. Яг их дэлгүүрийн цонгон дээрээс их дэлгүүрийн хажуу талын байранд байдаг байхгүй юу? Яг тэгээд тэр ажил явдал болчиход тэгээд би цонгон дээр нь гарцсан гэдээжсэн чинь нөө нэг гармаа тэнцээ нөгөө нэг аваа. Тийм мөрлөөд ингээд алим асгадаг. Яг тэр хэсгийг би тэр дээрээс харж ирсэн байхгүй. Тэр ажил явдал болж ирсэн. За. Аюу сонин дурсан байдаг юм аа гэдгийг тий. За энэ ямар сонин бэ? За энэ амралтын сонин гэж ийм сонин гарсан юм байна. За. Тэгээ энэ 2000 оны сонин. Шал өөр шүү. Тий. Шал өөр. Мөнгө тийм ээ. Тий бүрстэй. Зураг мураг. Тий дорж филмгын зураг одоо нөгөө зураг агсны ээж тий. Нөгөө юу киноны арстай. Тий. Тий юм хөө. Тэгэд би зүгээр энэ чинээс зүгээр энэ Монгол хүү Бээжин дүүрийн урлаг суралцж байна гэсэн энэ үнийг би олж харсан байхгүй юу? За. Тий, энэ гэж Хятадын Бээжин дүүрийн сургууль суралцж буй Монгол хүүг унших тантай танилцуулъя. Тэрээр цагаан сараар амрахаар ирээд багт нь уулзаж ярилцлаа. Түүнийг Баточрын уян гэдэг 10 настай хүү. За. Бээжин дүүрэгд чинь ингээд нүрэ бодцсон, амар бодцсон. Одоо бид нэр ши янгуу шиг тий. Ер нь ши янгууч юм байна. Тий, ши янгуу шилээд байна. Бээжин дүүрч бол яг үнэсний нэг юм өвөрмөц юм байл шүү дээ. Тий. Одоо нэг хин min чин Чеки Чан нөгөө Сама Хунг нөгөө хин эдгээр чинь бүгдээрээ Бээжин дүүрээс гарсан юм байл шүү дээ. Тийм үү? Тий. Бээжин дүүр. Бүр тийм багасаа тийм урлагийн нөхдөд юм уу? Тий. Би үл тэгээ тэр нөгөө конфу мөфү гэж явж байгаа л киноор орсон юм. Энэ чинь конфу байхгүй юу? Бас уу? Бас биш ер нь энэ конфу байхгүй юу? Ер нь конфу байхгүй юу? Тэгээд энэ хүү яг тэрүүнийг бас ярьсан байлээ. Дурган хараа ингэж байна. Намайг 6 настай байхад манай Ван Дау багш Монголд ирж цэцэрлэгүүдээр явж хүүхдүүдээ сонгож яваад намайг авахар болсон гэдэг. За 300-аад хүүхд шалгаруулсан юм гэдэг. Ганц намайг л авсан. Дуулууж үжиглөөж бас сонголт хийлгэсэн. Тэгээд л намран шууд явсан да. Шинэ зөвшөөр намайг дуул дараалал гэж зөвшөөрүүлсэн гинэ. Тэгээд энэ хараа очиход амар хэцүү санагдаж байна. Манай сургуульд 50 хүүхэд суралцдаг. Өргөд дасгал хийн. Гэрээ санах чи яах вэ? Дүүгээ аавгаа их сандаг байлаа. Гэхдээ ээж хамт байсан болохоор гайгүй байсан юм шиг. Ээж нь хамт байсан. 10-тай хүүхэд юм шиг дарга. Хэтэл тэл сурах л хэцүү байлаа. Манай сургуульд 50-аас нэг хүү сурдаг байсан. Тэр бас нөгөө хүүхдүүдтэй ойлголцолдгоо. Надад их инээдтэй санагддаг байсан. Адилхан хятад байж гинэ. За. Хараа ингэж танай сургууль их хатуу дэглэмтэй гэдэг нь үнэн үү? Өдрийн дэглэм ямархуу юм бэ гэсэн чи үнэ. Бээжин дүр сахлах баттай амжилт гаргадаг гэж багш сургадаг. Бид өглөө 6:30-д босдог. Тэгээд өглөөний агаарт амьсгалын дасгал хийдэг юм.
Яг нөгөө хаагддаг хулонгийн цэнгүүнтэй төстэй. Дараа нь сунгалтын тасгалаа хийгээд өглөөний цайнд цайны дараа хичээл сууж хятад хэл тоо ургамлын түүх намын түүхийг судалдаг гэдэг. 100%. Тэгсэн чинь энэ сурвалжлагч ингэж асууж ямар нам гинэ. Ойлгомжтой үстэй. Хятадын коммунист нам л байхгүй юу? Нөгөө хүү хариулж штэ. Сургуулийн намын дарга ордог юм гэж байна. Өстой залхуутай санагддаг байсан. Яа шууд хэлсэн штэ. Тэгээ өстой залхуудаа санагддаг байсан. Сүүлдээ харин ч эвтэйхэн дасгал шиг санагддаг болсон. Тийм хичээлийн дараа цай уугаад ахаад дасгал дууд болно. Уян алархаа эвслийн сургуульд хийн. Үдээс хойш 4 цаг хүртэл хийгээд цайнд ороод 7 хүртэл ахаад дасгал. Эхэндээ ядарч байсан. Одоо ч сурчсан. Би гэртээ ирээд өглөөгөр 6:30-д босоод дасгалаа хийдэг хിവэрээ аав гайхаад идэг гинэ. Тий. За тэгээд энэ харин гэж явж хятадын тулааны урлаг заадаг бахаа гэж асуусан чинь араа. Зөөлнийг нь заадаг гэж шүү дээ. Зөөлний заадаг. Тий тэр чинь юу гэсэн үг вэ? Яг хэвдээ хятадын уушуучин дотроо хатуугийн зөөлний гэж хоёр янз бий. Хатуугийн гэдэг нь хүн алхахад зодход чиглэлдэг бол зөөлн нь хүний биеийг хөгжүүлэх, сэтгэл санааг бат байлгахад чиглэлдэг. Бээжин дөр ерөөсөө уушуугийн үндсэн хөдөлгөөнүүдийг бүжиг маягтай болгочихсон юм аа. Зоо. Ааха. Та нар тэгвэл кинон дээр гардаг шиг зодтолтох уу гэж чи би тэгж чадахгүй хориотэйч байдаг гинэ. Тэрийг орчтой юм шиг байна. 100. Энэ их тий. Тэгэхээр одоо энэ хүү хаана юу хийж байгаа бол тэр нэг тий тэгээд энэ харин ах нар айхтар зодтолддог. Гэхдээ багшийг хинч дийлдэггүй гэсэн. Манай багшийг ах нар нуус мастер гэдэг юм. Багшийн өвөө мундаг мастер байсан юм гэлээ гэж. За чамаа Монгол хүүхэд гээд гадуурхдаггүй юу гинэ. Заримдаа намайг тэнэг Монгол гэдэг л юм. Би тэгт нь хариуг нь чангахаа өгнө. Эр хүн юм чинь аав хожоо нарт хизэж дэрлгүүлж болохгүй шүү гэдэг юм. Манай анги хамгийн их лаг зодтолдог хүүхэд миний найз. Би ч муугүй үзэлцэгс шүү. Монгол ангийнхын автомаа байсан. Октоо сурдаг Бээжин дурд эмгтэй хүүхэд суралцдаггүй юм. Эмгтэй хүний дүрд эргэжтэйчүүд тоглодог гэж яг л хэлж байгаа. За тусгай хоол өгдөггүй гэсэн чи за тусгай хоол нь юу юм бэ? Өг төстэй хоол өгдөггүй, будаа ногоо мах, жимс бас сүү их өгдөг гэж шүү. Ер нь сүү бол хятадуудын хоолны хэрэглэсэн биш шүү дээ. Харин тий одоо аюу хэрэг мандуг хэрэгэлдэг болцсон. Тэгээ тэрнийхээ ч үр дүн үзэж байгаа гэж хятад залуучууд одоо өндөр болж байгаа. хятад хүмүүс нэг сайн болж байгаа. хөвчүүдтэй байдаг шүү дээ тий. Одоо тийм шүттэй хүн байхгүй. Тий. Тэр чинь нэг юу боловсруулах тэр юу байдгүй юм гэсэн шүү дээ. Тийм гэсэн тий. Сүү боловсруулах тийм лактоз чинь боловсруулах тийм пигмент юм уу. Тэр нь байдгүй юм гэсэн. Одоо энэ хараа орс хүнд бол заяа спиртэг тэр боловсруулах тэр юу нь бол аюу өндөр байдаг гинэ. Тий, харин тэгжсэн шүү дээ. Аз хүнд бол тэр нь баг байдаг. Тэгээд Аз хүн илүү архичин болох магадлал аюу өндөр. Чүх чанар ингээд архинд аюу урдан ороод идэг. Хөөд идэг. Тэр чинь бас биеийн онцтой. Бид нар ч гэсэн их л архи уулдаг л тэдний замаар л орно шүү дээ. Харин тийм бах тий. Тий. Бээжин дөрөнд шидний чинь гонжонд болдог. Яагаад тэгдэг юм бол дуурхан аяг нэг тиймэрхүү тэгээд хоолойны дасгал хийдэг юм. Хоолой халуун хүйт алчуураар ороогоод амьсгалаа янз бүрээр хуваарж гаргадаг. Тий нэг юм. Айгуу тийм сонин дуулдаг штэ тий. Тий ингээ нэг юм. Тий. За. Нэг жунши гэдэг хатуу мод шиг ногоо нэг жунши гэдэг хатуу мод шиг ногоо хийх шаарддаг юм гинэ. За. Би ерөөсөө идэж чаддаггүй. Тэгсэн чинь тоогооч багш миний толгой дээр дөнгөн тавьж шийдгэсэн. Яаж байгаа нь тэр вэ? Яг хөтэ хоолны дөнгөн толгой дээр тогтоогоод унгуул хулсаар ороологдөг юм. Тийм болохоор унгаахгүй цэг зогсон. Нурууч ихцгэн болдог юм. Би олон удаа зогссон доо шүдээ 100-аад л зогсоод байдаг. Сүүлдээ ван багш ахиж намайг тэгж шийдгэж болохгүй гэдгийг тоогооч багшд хэлсэн. Нөгөө ногоог надад өгөхөө болсон гэдэг. За. Тэр ногоог заавал идгэж л яадаг байсан юм байна. Тийм байна тий. Тийм байлээ. Тэр тэгээд Монголоос ирж заавал ийм хүүхд авдаг нь ямар өчтэй байсан юм бол бас айхтар юм тий. За ястай мэт. Тий харин тий өөрөө ирж ингэж 300-аад хүүхд шатд тий харин тий тэр бол гараа хүн дотор байх чинь
заавал Монголоос ирээд хүүхдүүд 300-аад хүүхдүүд шалгаад тэгээд аваад ээжтэй намд амьдруулсан гэхээр магадгүй тэр чинь сургалтын зардал инээтрээ байр майрын цаанаас даасл байж таараа байлгүй тий. Тэгээд өөрөө сонгож байгаа юм чи. Тийм баг. Нэр одоо энэ хүү одоо ингээд энэ Бээжин дүүрээ орхицсон уу эсвэл хятадтай амьдардаг уу хаана явдаг юм бол тий. Бас тэр нөгөө нэг мөнх хөргөл гэдэг энэ манай нүдэнгийн ахын хүүхд байхгүй юу? Нөгөө сумач нуу? Сумач нь тийм. Тэр бол арай өөр юм байд шүү дээ. Ингээд үрчирээд бас л ингээд Япон багш нар үрчирээд ингээд хүүхдүүдийг сонгон шалгаруулт хийгээд авсан юм байна л да. Тэгээд ингээд харж байгаа. Тэгээд барилдуулсан чинь манай хүн өстэй бүгдэнд нь унсан гэсэн. Тэгсэн чинь үгүй энэ юу н таргалах магадaltaй байгаа. Энийг бүгдэнд нь унсныг нь тэгэд авцсан гэж байгаа юм шиг. Тэгээд мөнгө хөргөл чинь дээд зэндонд орсон шүү дээ. Тэг сайн барилдсан шүү дээ. Тэ. Тэгэхээр Японуудад ч гэсэн яг асуудал бас хүн ам хитэн шүү дээ. Тий. Заавал монголчуудаас ирж авах ямар шаардлага байсан юм бас. Тэр нэг учир байдаг л байлгүй дээ. Ер нь ямар нэгэн тийм учир байдаг нэг бас нэг их гүрний бас нэг тэ. Өөрийнхөө нөлөө мөлөөг тэ гаднад тэ сурталчлах гэсэн таниулах гэсэн тийм бодол байдаг л бахал гэж л бодсон. Тий. За, хоёул хамтраа л гэж байгаа мэдээлэл хүргэж гин. За, манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар радиатор автосервис хамтран ажиллаж байна. За, бүх төрлийн та зөвхөн радиатор ямар нэгэн таны машины радиатор ямар нэгэн асуудалтай бол зүгээр юу ч бити бод зүгээр шууд радиатор центр руу тэр юу руу оч. Дарих руугаа эргээд 300 м явбал замынхаа баруун талд. Тий. Гэхдээ бүх төрлийн радиатор байна тэднийд. За юу тэр юунд чинь дарихийн салбарт нь болохоор дандаа нэг жижиг суудлын машины радиаторууд байгаа. 22-ын 41-ийн тусны салбар байна. Тэр нь болохоор дандаа нэг ачааны том машинуудын радиаторууд байгаа. За тэгээд радиатор зүгээр таны радиатор үнэхээр ховор үнэхээр баахгүй байсан ч гэсэн хийгээд өгчнө. Хийгээд өгнө гэсэн тий. Яг радиатор ч харж байгаа л тий. Яг ингээд олон жилийн ховлоод өгнө гэсэн үг шүү дээ. Олон жилийн их туршлагатай газар тэгээд өөрснийхөө нэг юугаар бүр зургаар захиалж үйлдвэрлэдэг юм байл. Тий. Яг тэр нөгөө юун радиаторыг тэгэж хийлгэж байгаа юм байл шүү дээ. Тэр нэг ямар хибрид харьяар. Тий, харьяарын хибрид харьяарын радиаторыг тий гэсэн. Тий хагачаад байдаг болохоор нь тий хувцраар хийцэн байдаг. Цаанаасаа болохоор үйлдвэрээсээ болохоор тий одоо тэр нэг бол төмөр болгоод бүр ингээд тэдний захиалгаар тий тийм радиатор болгож хийж байгаасаа илүү сайжруулж байгаа гэдэг. Шингээд тийм хибрид харьяарын тийм хувцар банктай юу чин радиатор чин ингээд нэг ингээд цохиход лагч тийм шүү. Тий. Тэгэхээр радиаторын асуудал бол ер нь мэдээч нэлээ их тохиолддог. Тийм ээ. Тэгээд санаа зовх хэрэггүй та зүгээр шууд радиатор центр руу яваад очоорой. За тэгээд дарих руу эргээд 300 м яваад радиатор автдаг гэж байгаа. За тэгээд радиатор автдаг гэдээ бичвэл Facebook-ын ч байгаа, утсан ч байгаа. За хүлдэж өгсөн охиныг ахин амьлуулж яагаад энэ нэг юу 93 онд нэг ийм хэрэг болсон юм уу? Яасан? Чи юу сонсож байсан уу? Үгүй. Сонсож байгаагүй. Хөвсгөл аймагт болсон юм байна. Нөгөө актер хөвсгөлчин их бөөнөр айгуу. Тийм шүү дээ, тий. Ийм хэрэг болсон л гэх юм. Мэдхгүй харин тий. Зөө. Хөлтөд яг өгсөн хүнийг амьлуулна гэхэр ч одоо мэдхгүй тий. Тэр иймэрхүү юмыг мэдхгүй одоо тэгээ бас одоо үнэн ч юм уу худлаа ч юм уу тий ч одоо. Тэгэхээр ийм мэдээлэл бол аюу их гардаг байсан юм байна. Зөндөө гардаг байсан тий. Ингэж байгаа хараа. Өвлийн туул 39-ийн хүүтнэд дундаж шимдэж шөндөө бол бүрч хүүт 50 хэмж би. Тийм нэг хүүтэн шинэ дүгэн хэмэх цаатны охин гэрийн ойролцоо морь харах гэж гараад засан шуулттай байсан тул эргэж гэрээ олгүй төөч гэж өглөө аав нь урд талынхаа ойн цагт осгож нас барсан охиноо олсон байна. Нэг их сандаж төвдлгүй гэж байгаа байхгүй юу. Орц сагалтай хэрд өвлжих бөөгийн охиныгоо зохицыг одоо авчичжээ. Нутгийн бөө орхиод яв 3 хоногийн дараа ирээрэй гэж. Тэгээд 3 хоногийн дараа очтол охин урцных нь гадаа тоглоо сууж байв. Баярлж гайхсан дүүнгаа бөөд охиноо өргүүлсэн бөгөөд тэр охин одоо хүнтэй сууж 3 хүүхдийн ээж болоод байгаа гин.
Аюу тий. Тийм. Тэгээ иймэрхүү мэдээлэл ер нь бас их гардаг байсан тий. Юу энэ дээр харин тий нэр би сая бүр шаал гачин юмнаас нөгөө цасан шуурганаар явдаг бүр аль улс орон болго ижлэх юм байна нөгөө юуны Квентин Тарантиногийн Hateful Eight гэх кино байд юм аа. За. Тий үзээд өдөн новшийн 8 нөхөр гээд. За. Тий тэд нар болохоор яг ингээ нөгөө цасан шуурганаар мориныхын жүч амар хол. Тий тэгэнгүүт цасан шуурга ингээ нүүр нүдгүү шуурхаар юугаа гараад тэгээд эргэж байраа олохгүй гээд тэгээд жорлон руугаа жорлон одоо нэг юу хоёр цочид буудлынхаа байр хоёрын хооронд нэгээд гац хадаад тэгээд олсон ингээ гүйлгэж байгаа байхгүй. Тэгээд тэгж олсоо дагаж явна. Олсоо дагаж яваа жорлон бицчихэд буцаад олсоо дагаж яваад ирнэ. За. Тэр хоёрын хооронд яг ингээд алга болчдөг нь бол байц яг тэгдэг гэд. Тийм учраас манай эмээ тэгдэг ус ингээд бүр юуны сасан шуурга ихтэй өдөр бол гараад хүн төөрөөд алга болцсон. Тэгээ хөлдөд өгцөн гинлээ. Тийм болохоор ингээд сасан шуургатай өдөр бол гэрийнхээ гочлонгоос барьж байгаа л тэгээ яг ингээд зүгээр гэрийнхээ хайчууд л бийцсахгүй жоохон ойрхон яваал бийцсахаар хүн дандаа буруу тийшээ явчихдаг гэд. Тэгээд төрөл осгоо төрөд өгчдөг. За. Тэгэнгүүт зарим айхтар нөхдүүд бол ингээ нөгөө ойрхон малынхаа хашаа юу хоёрынхаа хооронд зайтай байвал ингээд олсдчихдаг. Тэгээд нөгөө олсоо барьж ингэж явдаг харанхуй үед цасан шуурганаа. Тэгэнгүүт тэрийг Америкт хүртэл яг л тэгждэг юм байлээ. Сонин. За бид хоёрын цаг өнөөдрийн цаг өндөрлж байна. За тэгээд бид хоёрын хамтран ажиллагчаар радиатор сервис за баярлалаа. Тэгээд хэрэг уулзлаа түр баяр та.